too. Амьдралгүй соном нь 30 гаруй жил ял идлэгтээ 3 янзын хоч авчээ. Гайхалтай сэлбэр хийдэг тул ихэнх үедээ уран соном гэж нэрлэгдэж байв. Дараа нь амьдралгүй гэж хоч авсан нь банд шуумрын асуудлаас болсон аж. Учир нь тэр эмэгтэй хүнийг нэг нүдэрээ ч үздэггүй байж. Наранд ч тэр, шоронд ч тэр эмэгтэй хүн огт хэрэггүй. Халахын сайхан гэрчүүдэд дурлаж хайрлах юм бол гайхамшиг тэр. Химэн хэний ч өмнө ил цагаан хилдэг байснаас амьдралгүй гэдэг хоч авчээ. Тэрээр залуу сайхан гэрчүүдтэй хурцэл үйлдэж халахын шоронд анх гомо гэдэг ухагтхууныг бий болгосон нүгэл тэр бөгөөд онцгой тэглэмийн шоронд өөрийнхөө бандыг өөр хүнтэй хардаж нүд халтармаар жигшүүрт хэрэг үйлцсэний улмаас хэрэ гэдэг хоч авсан байна. Сономын үйлцсэн хэрэг нь онцгой тэглэмийн шоронгийн түүхэнд айдас гүйцийн харс өдөр дагуулсан хамгийн гутамшигтай жигшүүрт хэрэгт тооцогддог бөгөөд түүнийг бэлхийн гаж донтон гэж зүй ёсоор нэрлсээр иржээ. Тэрбээр жирийн дэглэмтэй шоронд байхдаа лавх сүрэн гэдэг хоригдлыг өөр хүнтэй хардаж бие засаад сууж байхад нь хоёр нүд рүү хутгалж үрд хараагүй болгочхоод онцгой дэлмийн шоронд ял нэмүүлж ирсэн байна. Энд ирээд лавх сүрэн гэдэг цэвэрхэн цэмцгэр хоригдолтой бэлгийн харьцаа тогтоож банд шуумар болцоожээ. Мань хоёр зав зайгаар бол тэрвэрлдээд хэвтчихдэг байж. Гэтэл явцын дунд даваа сүрэнгээ булганы сүрэнхүү гэдэг хоригдолтой хардаж эхлэх нь тэр. Ер нь гомочууд бие биенээсээ нэгэнд л урвсан бол хүний өөрийгөө алж устгаж байж санаа намардаг ёсон бий. Ингээд соном нь урвагч даваа сүрэнхүүтийн цуг алж устгахаар шийджээ. Хоригдлууд нам тайван унтсан шөнийн 3 цагийн үед соном сэмээрхэн гитэж босоод машины рексорын төмрөөр даваа сүрэнгийн магнай дээр нам цохиод ухаан алдахт нь хоёр нүд рүү нэг хутгалжээ. Дараа нь дал руу 2 удаа хутгалаад дээрээс нь үсэрч буунгуудаа доод наадан дээр унтаж байсан сүрэнхүүг хүнжлийнх нь гаднаас 14 удаа хутгалж цустай нь хутгаад хайчихжээ. Ам 50 яраглан байгаа гаслант дууг шарав гэдэг хоригдол зүүд нойрондоо сонсоод давхын зочоод сэртэл соном цустай хутгаа арчаад зогсож байжээ. Чи намайг хүн алж байхыг харчих воо. Ингээд цустай хутгаа далайж шарвыг 2 удаа хутгалсан байна. Дахиад хутгалах гихт нь шарав огл үсрэн босч ам авар гэж хашгиран цусаа гоожуулаад зүгтчихжээ. Тэгээд жижүүр дээр ирж хэлсэн байна. Тэр шөнө онцгой тэглэмийн шоронд нэр нөлөө бүхий бригадын дарга шулаг сандаг жижүүртэй байсан бөгөөд хүч чадал зүрх зөрөгтэй майнер шууд байрлуун яваад ортол хойд болонд нь соном 2 гартаа цустай хутга барьчихсан. Босод бүх хориглууд сэрчихсэн. Хүнчлөө нөмрөөд орон дээрээ айсан байдалтай сууцгааж байв гин. Шулаг сандаг шууд соном руу дөгтөл хориглууд эсрэгүүцэж "Сандгаа наад ярагчин руугаа битгий ойрт. Миний найз бушууган холд наад чинь шууд хутгална." Хэмээн тал талаас нь хашгирчээ. Гэвч тэрбээр сономыг туйлаас үзэн ядаж "Сономоо, чи арайчтэй. Юу болж байгаа чинь энэ вэ? Алив наад хутгаа өгөөх." Ингээд шууд чигээрээ яваад очжээ. Тухайн үед соном сандгийг ингэн чинээ санаагүй бололтой. Тэрхэн үед баламгдаад түнд 2 хутгаа өгчихсөн байна. 2 хутгийг нь аваад сэтгэлтэй авшираад "За соном минь чи тэртээ тэргүй ийм муухай бузар хэрэг хийчихлээ. Одоо тэр сахилах санавар руугаа өөрөө яваад оч." Ингээд тэсэлгүй зохиод авчээ. Гэтэл соном чи муу намайг зохино гинэ гэд наарлуугаад өгсөн байна. Энэ үед сандгийн толгойд "Соном чин сэлбэрчин шүү дээ. Цаана нь бас запас хутга байгаа" гэсэн бодол зурс хийж түүнтэй зэрэгцээд наарлуу нь очоод дэрэн доогуур нь өрсөд гараа хийтэл тэнд 6 ширхэг сэлбэрийн хутга игэнчгсэн байж гин. Сандаг шууд хутгийг нь шүүрч аваад "Яадаг муу новшвэ? Дахиад чи хэнийг хутгалах гээв?" Ингээд сономыг өшөглөөд авчээ. Тэр үеийн байдал үнэхээр нүд халтармаар байсан гэдэг. Хойд талын булан хавцаа яг л мал алчихсан юм шиг нийл цус. Хутгалуулсан даваа сүрэнхүү нар ухаангүй хөвтөж сономын 2 нүд өлөн бүргэдийн шиг гялалзаад маш аимшигтай байсан гэдэг. Удалгүй эргүүл гарч байсан гарнизоны буутай цэргүүд ирж сономыг газар дээр нь гавлаад авч явжээ. Энэ хэрэг бол онцгой тэглэмийн шоронд гарсан хамгийн аимшигтай гэмт хэрэг бөгөөд соном энэ хэрэгтээ шинээр 13 жилийн ял авч гянлуулсан байна. Харин аз болж даваа сүрэнхүү нар амьд гарчээ. Соном сэлбэрийн жижиг хутгаар шууд сийчээд хайчихсан тул амин газар нь тэр бүр онсонгүй. Харин даваа сүрэн үрд хараагүй болжээ. Ийхүү лавх сүрэн даваа сүрэн гэдэг 2 хүний нүдийг хутгаар бүлж сохолсон тул амьдралгүй сономыг хэрэ соном гэж дуудах болсон гэдэг. Энэ явдлаас хойш онцгой тэглэмийн хорихын нэгэн том дарга олон охиныг нэг савнд хорчихвол нэгээ барьж идээд хамгийн сүүлд ганц том охин нь үлддэг. Энэ охиныг устгахгүй бол аюултай.
Түүн шиг эрүүгийн ностой гэмт хэрэгтнүүдийг нэг савнд удаан хоригвол бие биенээ барьж идэнэ. Одоо хэрвээ сономшиг хүн манай шоронд гарч ирвэл бид шууд устгана. Химэн байнга ярьдаг болжээ. Ер нь онцгой шоронд хүний чанар танигддаг байна. Хин алдаа гаргах нь вэ, хин өөтөө гიშгэх нь вэ гэдгийг нүд салгалгүй харж байгаад 1 минутын дотор л худалдаж иддэг ажээ. Хүний жинхэнэ мөн чанар энэ үед л танигддаг бөгөөд жинхэнэ эр хүн мөн үү эсвэл араат нь гэдг нь хэтэрхий мэдрэгддэг байна. Жирийн дэглэмтэй шоронд бол хэр барагтай мэдрэгдэхгүй бөгөөд шударгаар хүмүүжиж байгаа юм шиг нэг л гимгүй царайтай хүмүүс байдаг боловч цаанаа 9 шидийн хар санаа агуулж байдаг ажээ. Амьдралгүй соном анх малын хулгайгаар шоронд оржээ. Ганц сайн тал нь гэвэл гайхалтай уран сэлбэр хийдэг байна. Түүний хийж бүтээснийг хинч хуулбарлаж чадхааргүй гайхамшигтай уран сэлбэрүүд идүүгээ зарим нэг хорхийн дарга болон хувь хүмүүст хадгалагдаж байдаг ажээ. Сэлбэр хийж олсон мөнгөөрөө халахын сайхан ирчүүдийг уургалан авч янаг амаргийн харьцаа тогтоогоод эцэстээ салж чадхааргүй болдог байна. Гэвч цаадуул нь өөр хүн лүү сэтэн хаяад амар заяа үзүүлдэггүй байж. Шуумрууд банднараа муу хас гэж хараах бөгөөд шуумаргүй бандыг нийтийнх гэж нэрлэдэг ажээ. Нийтийн банднар голдуу жонон маягаар амьдардаг байна. Нэг овгорын банд нөгөө овгорын бандтай тэрсэлдэж хоорондоо байнгын атаачтойтой байдаг хэдий ч эвийг нь тааруулж байгаад бие биетэйгээ бас гамбир хайрдаг байна. Тэд нүүр амаа бодож кремдээд бөксөө хөдөлгөж алцганаад их сонин үзүүлбэр хийдэг аж. Шуумрууд нь эмэгтэй хүн харсан ч тоодоггүй. Харин бандигаа хараад алгаах авсраад мишээгээд л суудаг гэлцдэг. Амьдралгүй сономынхтай ижил төстэй хэрэг халахын шоронд нилээд хэд гарчээ. 1960-ад оны үед Гомбын дангаа гэдэг шоронгийн атман Цэндийн Ёндон гэдэг хөөрхөн бандиа бусдаас харамлаж мөн л цусан далай нилээлгсэн байна. Тэрбээр шоронд нэр сүртэй явсан Лойди төмөрийг сэг болтол нь гутгаар сижиж төмөр нь газар дээрээ амьсгал хураасан ажээ. Иймэрхүү үзэгдэл Монголын шоронд ам бүхтэй зоворлцаар ирсэн билээ. Ойрхны нэг жишээ хэлэхэд манай нэгэн трансгендер залуу шоронд ороод хулгууруудтай явуулдаж нэг хэсэг бужигнуулж байсан түүхтэй. Трансгендер гэдэг нь эмэгтэй биетэй мөртлөө эрэгтэй мэдрэмж сэтгэхүйтэй, эсвэл эрэгтэй биетэй мөртлөө эмэгтэй мэдрэмж сэтгэхүйтэй хүнийг хэлнэ. Ангаахын хэлээр үүнийг сайн дураараа бэлгийн чиг хандлагаасаа татгалзах ч гэдэг. Яг ийм хувь заяа Баццог тэмээх залууд тохиожээ. Дээрээ 4 ичтэй айлын 5 дахь хүүхэд болж төрсэн цогоо ич нараасаа царайлаг нэгэн байлаа. Уруулынхаан дээр тодоос тод мингтэй. Инээхээр хацар нь хонхойж өнөөх мингэн тодорч буйг хараад хүмүүс өхөөрдөн яасан хөөрхөн хүүхэд вэ? Охин уу гэж асуудаг байв. Олон ихчээгээ дагаад харн ялхаасаа охидтой тоглож өсчээ. 10 хэдэн настайдаа тэрбээр өөрийгөө трансгендер гэдгийг мэдэв. Үеийн хөвгүүд хоорондоо цус нөжөө гоожуулан зодтолдож чулуугаар байлдаж байхыг хараад цогоогийн гар салгалан өвдгөн чичирч суудаг байлаа. Тиймээс түүнийг охин цогоо гэж хочилдог болов. Ангийнхаа охидтой амархан хил амаа ололцох боловч сахилгагүй хулиан хөвгүүдээс дөлнө. 7 дугаар ангид орсон жилээ цогоо илт эмэгтэй хувцас сонирхож тод өнгийн өмд цам цөмсөх хоббитэй гэдгээ мэджээ. Игчээгээ гарсан хойно шилэн тэркөө октор банзал хөхний даруулга зэргийг нь зүүж урт өсгийтэй төвпөл өмсөж таашаал авах нь ихсэв. Толинд өөрийгөө хараад би чинь топ медалист тутах юм алга. Бурхан яагаад намайг эрэгтэй хүн болгож явуулсан юм бэ? Химээ хувь заяандаа гутарч уйлсан удаа олонтой. Хаалга нүдэг чимээнээр игчийнхээ бүх хувцсыг тайлж хажихаад сандарч эхэлнэ. Тэр байтугай 9 дугаар ангид орох жилээ парик өглөж нүдний шил зүгээд гудамжаар алхаж явхад хажуугаар нь зүрсэн залуус хуйлаж гүйлдэж байсан аж. Ирчүүдийг харцаараа урин дуудан алхаж явахт нь цогоод хэрвээ би эмэгтэй хүн байсан бол ямар сайхан бэ гэсэн бодол төржээ. Яваандаа эцэг их нь хүүгээ трансгендер гэдгийг мэдээд эхлээд асуудлыг тайван замаар шийдэх гэж үзэв. Гэвч цогоо цүнхэндээ даашинз өндөр өсгийтэй гутал хөхний даруулга эмэг бөгж парик нууж авч явах нь улам ихсэв. Түүнийг 10 дугаар ангиа төгсөхөд гэр бүлийн гишүүд нь гадуурхаж эхэлжээ. Ганц ойлгож ярилцдаг хүн нь ээж нь байлаа. Гэвч цогоо өөрийгөө трансгендер гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд гэрээсээ дайжжээ. Сэтгэл санаагаа тайвшруулах, айцаа дарахын тулд шар айрыг вино уудаг болсон аж. Ажил мэргэжилгүй хүн цаашдаа яаж амьдрах билээ? Тэрбээр эмэгтэй хувцс өмсөөл гомо зинхрүүдэд бие үнэж 5.10 төгрөг олдог болов. Цогоог өвөртөлж хондог ирчүүдийн дийлэнх нь бисекс байв. Баян чинэлэг мөнгөөр бялхаж явдаг ирчүүд сүүлдээ охид хүүхнүүдээс залхаад царайлаг залуусыг өвөртөлж ундах нь цөөнгүй. Ирчүүдэд бие эзэмдүүлэхээс гадна согтуу тасарч унсан нэгний халаас дөрвөвчийг хуус эксрээд болтно. Зарим нэг нь эргэж холбогдоод олон долоо юм шалчвал цогоо уртаас нь
Хогч нь чамайг гомо зинхэр гэдгийг интернет шар сонинд хэлж бичүүлнэ шүү. Тэрийг ихнэр хүүхэд ах トゥ нар чинь уншаад суухыг чи хүсэж байна уу? Гээд амийг нь тагладаг байлаа. Алтны уурхайтай баян бизнесмен нэрийн өврийг сардаа 2-3 удаа милаадаг цогоо нэг удаа тасарч унсан эрийн сейфнээс 10 сая төгрөг аваад болтжээ. Энэ хэрэг явдал 2007 оны 9 сард болсон байна. Алтны уурхайн босс ирээ шүүх цагдаагаар нилээд олон танилтай тул цогоо тулгаан хэрэг тулхан ганц удагт хориулж дөнгөв. Мөрдөн байцаагч мөрдөн рүү очих тогтоол бичиж дуусаад трансгендер залууг өрөвдсөн байртай харж байснаа. Яанда бацогт минь чам шиг залуус ганц удагт ороод янхан болдог юм. Бүгсэн би чинь мдээгүй болоод ирэхийн үед хийсэн хэрэгээ хүлээжтэй. Ингэж шоолонгой өгүүлээд ачжээ. Эхний өдөр шинээр ачигдаж ирсэн сэжигтнүүдийг цагдан хойрдог нэг давхрын хамгийн зүүн талын тусгай өрөөнд цогоо 8 хүнтэй хамт оров. Харанхуй бөхчм ил өрөөнд орсон трансгендер залуугийн сургаар мөрдөнгийн атман овгор ялтнууд яаж ч камераасаа гарсан юм цугаараа давхиад иржээ. Камерын хянахын цаанаас хүйтэн царайтай ирчүүдийн сахлын хутга шиг хурцгаарц ээжлэн цогоо дээр эргэлдэж "Али ахын дүү наашээр ямар хөөрхөн байна вэ? Манай камерт орох уу? Ах нь ганц удгийн төлөөлөлтөд яриад үгүй. Энэ миний шүү. Бити уцаад бай. Энэ бандыг би өрөөнд аавна. Хуцваа алзаа. Чаддаг юм бол хин дийснээ авъя." Гих зэрэг яриа хацаар ашгүй хянаж тэднийг хөөж гаргажээ. Энэ үеэс цогоо өөрийнхөө ирээдүйн хувь заяаг битүүхэн таамаглаж ирэв. Ямар ч байсан энд би ядрахгүй юм байна гэсэн бодол төрж байлаа. Маргааш нь шинээр ачигдсан сэжигтнүүдийг дээш гаргаж нэгээр нь дуудан хаягийн бүртгэл хийлээ. Дараа нь цогоогийн гарн дээр улаан балаар 3 дугаар давхар 42 гэсэн тоо бичив. Ингээд 9 сэжигтнийг нэгээр нь камерт оруулаад хамгийн сүүлд цогоог 42 доот камерын өрөөнд хийжээ. Удалгүй хянагчийг явсны дараа наарн дээрээс булцайсан цагаан царайтай бүдүүн ир өндийгөөд ирлээ. Бус нь наарны нэг захад 3 шээлтүүрийн болонд шахагдан суужээ. Цогоогийн хацрыг ээж үтсэн атман ир "Хэдэн настай вэ?" гэв. "19-тэй." Гэж тэр арайхан дуугарвал өрөөний атман "Пах, дуу хоолойн хүртэл шингэн яа харахгүй банд юм а?" гэж өхөөрсөн түүхтэй. Тэр шөнө камерын атман өрөөний ялтнуудаа нааран доогуурч ихэд цогоог амталж үзэхээр дайрсан байна. Зүүн хараагийн шоронгоос ял нэмүүлж байгаа сөөнг инх болдгийх 18 жилийн ялтай энээр бандд нугасгүй нэгэн аж. Трансгендер залууч гэсэн янгийн эрдмийг ямар ч шоронгийн бандаас сайн үйтгэх нь ойлгомжтой. Нэг үгээр шоронгийн хагсарсан ялтан, эмэгтэй дүрд тоглогч гомо залуу хоёрын секс үүр цайтал үргэлжилсэн гэхэд болно. Хажуугийн камерын шуумрууд хөтөл тэдний янаглан цэнхийг сонсоод гар хангалах хийж дур тачаалаад дарсан аж. Маргааш нь гэхэд хүүхэн шиг царайлаг, бас сексийн тал дээр ямар ч анхнаас илүү гавшгай залуугийн тухай мэдээлэл ганц удгийн 4 давхар подволоор нэг тархав. Хэд хоногийн дараа цогоогийн камерыг сольж подвол руу шиджээ. Мэдээж хөөрхөн ихнэрээ алдсан инх бол сэтгэлээр унаж битгэж хоцорсон нь ойлгомжтой. Гэвч цогоог подвол руу тэр тусмаа ганц удгийн мөрдөнгийн зартай шуумар урт боовт хүнхрийн өрөөнд оруулсан нь дээрээс шидсэн чулуу гэдгийг мэдэж байлаа. Урт боовт хүнхэр бол хүн амны хэрэг үйлдэн цаазын ял авсан нэгэн. Хизээ мэдгүй өгөхөн тодорхой майнер номер 1 зандалчин, харгас тогшин, бас гаж дунтан гэдгээр халахын шоронд нэрд гарчээ. Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн сэжигтнийг хүнхрийн өрөөнд оруулахад амархан хэрэгээ хүлээдэг гэлцдэг. Хийгээгүй эрүүгийн хэрэг байлаач Аз үйл ангитай бацаануудыг тэр амархан хэргийг нь өөрүүлнэ. Тиймээс мөрдөн байцаагч эрүүгийн төлөөлөгч ганц удгийн ахлах төлөөлөгч хүртэл хүнхэрт долгоно. 4 давхарт хөөрхөн охин өчигдөр орсон гих сургийг сонссон хүнхэр тэр дороо ахлах төлөөлөгчийн өрөөнд тавьж ороод тохирчээ. Цогоог харсан майнерийн хуйл тачаал тэр дороо буслан галзуу арслан дугаал дайрсан байгаа юм. Нэгэнт цаазын ялтай хүн хинээсээ айж ичих билээ. Камерынхаа 5 залуугийн нүдэн дээр л эд багталтай хүчиндэж хайчгаад лалрын энэ хорвоо дээр миний идэж хэрэгэлсэн 32 хүүхэн 13 бандаас ч хол илүү юм. Химэн шогширсан удаатай. Ингээд өгөхийнхээ өмнө хүнхэр хорим хийж үзмээ санагдаж хос бүгж захиалан бас хоримын цагаан даашин зүртэл авчруулан камертай хорим хийхээр шийджээ. Намрын дунд сарын балчин ям дашнямтай тэр өдрийн орой ганц удгийн подволд ориглон дарс буудуулан сүртэй хорим эхлэв. Хүнхэр бол эрүүгийн ихэнд хэрэг илрүүлж өгснийхөө шанд дансандаа овоо хэдэн сая төгрөгтэй болчихсон баян ялтан байлаа. Хуримд нь тэр үед ганц удгийн мөрдөнд хоригдож байсан 20 гаруй ялтан цуглав. Цугаараа эхнэр нөхөр хоёрт гарын бэлэг өгнө. Гарын бэлэг нь дандаа л хоригдол сэжигтнүүдийн уралсан морин хуур, сэлбэр, гяндан баглаа, зураг, дээр нь мөнгө өгцгөөн. Жантай шар будаа хар талхнаас хитэрдэггүй мөрдөнгийн камер удалгүй, хоньны ууц, өвчөө, арх, ундаа, чихэр жимсээр дүүрсэн аж.
Цогоо хормын дашинзаа ичиж зовлгүй өмсөж дур зоргоороо авирлан урт бовд хөнхрийн өвөр дээр нь ялуурна. Гэвч тэр хоёрын сүвийн сар тийм удаан үргэлжилсэнгүй. Нэг өглөө хөнхрийг цаазын ялтны тусгай камерт оруулжээ. Нэгэн түхэх ялтан юунд ч хорогдох билээ. Мөрдөнд хормой хийсэн цогоог санан битгэрч байхдаа эхнэрийнхээ дансанд өөрийн үлдээсэн 2 сая төгрөгийг хийсэн гэдэг. Дараа нь хар нямаа гих шуумар цогоог өөрийн болгов. Гэвч шинэ нөхөр нь секс хийхдээ ёодох буюу нарийн сүвээр хөрцөх дургүй. Цавдах аман секс зэрэгээр таашаал авдаг нэгэн байж. Тиймээс трансгендер залууд яаж сэтгэлийн ханамж өгөх билээ. Цогоо урт бовтоо санах зураа хажуугийн камерын туухай гих залуухан шуумартай янаглаж нөхөртөө азартан үхлээ зодуулж байсан түүхтэй. Бас л хэдэн сарын дараа нямаа цааслах өрөөлөө орж оронд нь Жая гих чигзэр хулгайч цогоогийн ээжид нөхрөөр тодров. Наранд баян чинэлэг ирчүүдийг сэгсэрч явсан трансгендер залуу нарсанд цаазын ялтнуудын өвөр дамжиж биеэ үнэсээр 3 сарын дараа гэхэд 5 сая төгрөг дансандаа хийгээд амжжээ. Хэдэн сарын дараа цогоогийн хэргийг прокуророос эрүүгийн хэрэг биш гэж дүгнэснээр Мангей мөрдөнгөөс суллагдан чимээд сарчээ. Сураг сонсохны тэрбээр шоронд цуглуулсан мөнгөөрөө Швейцар руу гарсан дуулдаг билээ.